За сайн байцгаана уу? Өнөөдрийн миний хэлэх сэдв 4-р ангийн хавтгай дахь цэгийн байршил хичээлийг хэрэглэгдүүн зохицуулалтын стратегийн шинжилгээ гэсэн сэдвтэй. Тэгээд энийг Жожо Брайангийн жишээн дээр тайлбарласан байгаа. Энэхүү судалгааны маань үндэслэл нь математикийн сургалтанд дижитал хэрэглэгдэхүүнийг Жожо Брайангийн нэгтгэх үед багшийн оролцоо болон стратегийн ач холбогдлыг тодорхойлох, уламжлалт мэдлэгийг дамжуулахчаас захин орчны удирдахч болох үйл явцыг судалж байгаа дээр үндэслэж байгаа. Энэхүү судалгааны маань зорилго маань Жожо Брайангийг ашиглан хичээд дэлгэрч буй зохицуулалтын стратеги болон эхлэгийг шинжлэх юм аа. За миний судалгаа дараах үндсэн хоёр асуултын дагуу тавигдаж байгаа. За тэгээд онлын хэсэг маань саяны шүг төршийн 90 онол дээр тулгуурлаж энэхүү сэдв маань яригдж байгаа. Хэрэглүүнд чухал явц буюу интермешл генесин хэрэгсэл болон суралцах ч гэсэн энэ хоёрын хооронд уялдаан дээр тулгуурласан хэрэгслийг суралцагч буюу хэрэглэгдэхүүн яг хэрхэн ашиглаж яг ямар хэм маяг дээр чиглүүлж байгаагаас шалтгаалan энэ нь хэрэгсэл хүнд нөлөөлөх үйл явцыг тодорхойлж байгаа. Харин суралцагч нь хэрэгслийг өөрийнхөө зорилгот хэрхэн тааруулан ашиглаж болон түүнийг хэрхэн өөрчилж байгаа нь энэхүү хэрэглэгдэхүүнийг өөрчлөх үйл явцыг илэрхийлж байгаа. За хэрэглэгдэхүүн зохицуулалтын онолт буюу интернэш энэ болохоор Люк Турш 2004 онд энэхүү онолыг анх үндэслэсэн. Энэхүү онолыг анх үндэслэхдээ найрал хөгжмийн удирдагчтай зөвөрлсөн байдаг. Багш бол сурагчдын мэдлэг бүтээх замыг чиглүүлдэг найрал хөгжмийн удирдагч юм аа гэж үзсэн. Дидактик бүтцэн болохоор бэлтгэх үе шат буюу үүнд компьютер самбар сурагчдын суудлын байрлал зэрэг багтана. Энэ нь багшийн урьдчилсан төлөвлөсөн сургалтын орчны бүтц. Харин ашиглалтын хэлбэр нь болохоор төлөвшөлтийн үе шат буюу дараах хэрэглэгдэхүүнийг яг хэрхэн ашиглах, тэрэндээ хүрэхийн тулд ямар зорилго зохион байгуулалтаа явагдаж буй дээр тулгуурладаг. Харин дидактик гүйцэтгэлийг нь болохоор 2010 онд Паул нэмж оруулсан байдаг. Энэ нь болохоор хичээлийн явцад гарч буй гинтийн буюу сурагчдын асуултад багш хэрхэн хариулж байгаа дээр тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг илэрхийлдэг. За хэрэглэгдэхүүн зохицуулалтын стратегиуд нь болохоор миний судалгаан дээр нийт 10 стратеги гарч ирсэн байгаа. Энэ нь том явдал буюу илэрхийлж харуулсан. Тэгээ арталтын их сурвалжууд нь байгаа. Эндээс за яг ямарыг ашиглаж байгааг надад судалгааны арга зүй гэсийг дээрээ тайлбарлана. Энэ нь болохоор өмнөх судлаачийн ээжид хичээлийн 90 минутын бичлэг буюу Жожо Брайангийн мэдээлэл дээр тулгуурласан. Би өгөгдлүүдийг боловсруулах үе шатанд болохоор энэхүү хичээлийн бичлэгийг транскрипт болгон боловсруулж хичээлийн үе шатуудыг англин багшийг ямар стратеги ашигласныг онлын хүрээнд тайлбарласан байгаа. Тэгээд чанарын болон тоон судалгаа хийсэн. Тэгээд орчин болохоор Жожо Брайан болон ухаалаг самбар энд нийт 4-р ангийн 45 сурагч оролцсон байгаа. Үнэлгээний рубрикийг болохоор гүйцэтгэлийн оноо, оролдлогын тоо, алдааны түвшин засварласан байдал дээрээс тулгуурлан сурагчдыг дүгнсэн байгаа. Жишээ олгож даалгавар нэгийг хэрхэн ямар алхмаар оноожуулсан эхний 2 дахь зурган дээр нь харагдаад тэгээд энийг хоёр судлаач найдвартай байдлыг шалган альфа коэффициентийг шалгасан. Энэ нь болохоор эхний даалгавар дээр 0.8, дараагийн даалгавар дээр 1 буюу найдвартай гэж үзсэн тул энэхүү цаашдын даалгавруудын энэ дээр тулгуурлан өөрөө дүгнсэн байгаа. За тэгээд багшийн зохицуулалтын стратеги нь яг даалгаврууд дээрээ 10 стратеги яг аль нь гарч ирж байгаа юм. Тэрийг хэрхэн тайлбарлаж энэ хичээл дээр оруулж ирсэн. Тэгэнгүүтээ энэ нь болохоор нэг транскрипт бичлэгээ транскрипт хийсэн дээр яг багшийн ямар үг яриан дээр энэ нь илэрч байгааг тэрийг рубрикээр хэсгэн дүгнэж шинжилгээ хийсэн буюу гүйцэтгэлийн хувийг гаргаж ирсэн энэ үгс нэгтэн дээр харагдаж байгаа. Тэгээд яг иймэрхүү байдлаар нийт даалгавар 1-ээс 29 дугаар даалгавруудыг нийт 45 сурагч дээр дүгнэж гаргасан. За тэнгуут нийт дундаж гүйцэтгэл нь 73% байсан. Эндээс хамгийн ихний даалгаврыг болохоор гүйцэтгэл нь 91% байсан буюу энэ дээр дэлгэцэглэлийн стратегиас маань дэлгэцийг тайлбарлах техникийн үзүүлэн гэсэн хоёр ашиглагдсан. Энэ нь болохоор багш дэлгэцийг дээрх тайлбарлсан, тэгээд сурагчдыг хэрхэн ашиглах зааврыг өгсөн байгаа. Тэгээд даалгавар 2 дээр болохоор гүйцэтгэл нь 84% байсан буюу эндээс ашигласан стратеги нь болохоор математик арга техникийг чиглүүлэх буюу багш хүүхдүүдийг хэрхэн тоолох арга
зааж өгсөн байна. За тэнгууд нийт 10 стратеги маань яг аль үе шатуудад хэрхэн гарч ирсэн бэ гэдэг нь эхний 4 стратеги нь болохоор багш яг дэлгэцтэй буюу тэр хэрэглэгдэхүүнийг хэрхэн яаж ашиглах гэдгийг хүүхдүүдэд тайлбарлахдаа энэ 4 стратеги нь гарч ирсэн. Харин дараачих нь хүүхдүүдэд яг энийг ийм дараалалаар хийн шүү гэж зөвлөх буюу чиглүүлэхэд дараах 2 стратеги нь гарч ирээд тэгээд сурагчдыг идэвхтэй оролцуулах буюу яг анхаарлын тухайн даалгавар руугаа оруулахын тулд дараах 2 стратегийг ашиглаа. Тэгээд хүүхдүүдийг хэр идэвхтэй оролцож байгаагүй шалгахын тулд тойрч явах буюу технологи ашиглах гэсэн 2 стратегийг ашигласан байгаа. Эндээс нийт судалгааныхаа үр дүнг дүгнвэл хичээлийн явцад багшийн ашигласан зохицуулалтын стратегиуд сурагчийн ойлголт, гүйцэтгэлээс шууд хамааран уян хатан өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь зохицуулалтын стратегийн суралцах үед явцад тодорхой нөлөө үзүүлсэн гэдгийг илэрхийлж байгаа. Юуны өмнө хичээлийн ихний шатанд технологийн заавар болон дэлгэцийг тайлбарлах, ашиглах нь сурагчдад даалгаврын зорилго болон хэрэглэгдүүний ойлголтыг тодорхойлж өгсөн. Энэ нь яг сурагчдын нөгөө нэг тухайн даалгавраа хийхэд буюу сэдвжүүлэх өмнөх мэдлэгийг сэрээ санахад их өндөр нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа. Дараагийн шатанд нь болохоор яг судлан шинжилгээд буюу сурагчийг яг юу хийхийн тайлбарлаж идэвхтэй оролцуулж өгсөн. Энэ нь болохоор стратегийн идэвхтэй оролцоо буюу сурагчдыг үр дүнтэйгээр тухайн даалгаврыг хийхэд чиглүүлсэн байгаа. За дараачих нь даалгавар 11 дээр буюу нөгөө нэг сурагчид X-ийнхаа координатыг буюу жоохон солих магадлал алдаа гарч ирсэн. Энэ дээр болохоор багш нь яг дэлгэцийг тайлбарлах буюу тухайн дэлгэцэн дээр энэ нь ийм засвараар явагдаж байгаа. Та учраас энийг засаад хийгээрэй гэд буюу тухайн үзүүлэн дээрээ тулгуурлаж тайлбарлаж өгсөн. Тэгээд сурагчдыг хянж буюу гүйцэтгэл нь ямар үе шаттай яваг ангийн жижигбэр ангийн мэдээллээс тулгуурлан тэднийг чиглүүлж яг асуулт тавин сурагчдаа чиглүүлж төвчүүлж өгсөн байгаа. Ийхүү багшийн стратеги нь салангат биш харин дараах зохицуулалтын хэлхээгээр илэрдэг буюу энэ маань зохицуулалтын хэлхээний байгаа. Ямар нэгэн техник асуудал гарвал багш дэрийг тухайн үзүүлэнг харуулж байгаа сурагчдаа тайлбарлах эсвэл алдааг чиглүүлээд яг энэ нь ийм учраас ингэж байгаа шүү гэд хайгуул тэрийг онцолж өгөөд тэгээд тэндээсээ үргэлжлүүлээд үндсэн үйл ажиллагаа руугаа орох буюу стратегиуд нь салангат биш харин бодит хугацааны шийдвэрт гаргалтаас үүссэн хоорондоо хэрхэн хамааралтай байдаг гэдгийг энэ хөө зохицуулалтын хэлхээ маань илэрхийлж өгч байгаа. Нийтэн дүгнээ дээрвэл багшийн үрийг өөрчлөгдсөн болохоор математикийн хичээл дижитал хэрэгслийг нэгтгэснээр багш мэдлэг дамжуулагчаас найрал хүч модердач буюу цахим машиныг бодит хугацаанд хэрхэн зохицуулж буюу хэлбэрчилсэн. Харин жижигбэр ангийн давуу тал нь болохоор уг платформ нь багшид бүх сурагчдыг нэгэн зэрэг хянах буюу дижитал хяналтын самбар болж өгснөөрөө стратеги шийдвэрийг хэрхэн гаргах, ямар байдлаар гаргах гэдэг боломжийг өгсөн. Харин нөгөө нэг стратегийн хэлхээ буюу энэ хоорондоо хослуулсан байдал нь болохоор яг аль стратегийн хоорондоо хослуулсан нь тухайн сурагчдад бодит туршлагатай холбоод буюу арай үр дүнтэй байсан бэ гэдгийг илэрхийлсэн байна. Түнч үйл явц нь болохоор сурагчид дижитал төхөөрөмжийг зөвхөн хэрэглээний түвшинд бус математик сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгээ бүтээх, идэвхтэй хэрэгсэл болгон ашигласан. Технологи өөрөө өндөр байсан ч сурагчдын бие даан ажиллах логик тайлбар хийх дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлэхэд багшийн чиглүүлэг болон зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Буюу энэ дээр технологи ашиглахгүй байх гэсэн стратегийн илүү дэлгэрэнгүй гарч ирж байгаа. Тэгээ ерөнхийдөө дүгнвэл дижитал сургалтын үр дүн нь багшийн стратегийн уян хатан байдал болон бодит хугацааны зохицуулалттай шууд хамаарч байгаа гэж үзэж байгаа. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.